Эрхэм үзэгч та бүхний амрыг ирээ. Хилчин хурандаа цоврал подкастын маань нэгэн шин дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн зочноор хурандаа Жанчвийн Аюуш оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгэхээр Хилийн цэргийн эрхэм хурандаа Жанчвийн Аюуш гэж хүн Хилийн цэрэгт одоо яг хэдэн онд орж ажлын гараагаа эхэлж байсан бэ? За 1972 онд бүгд найрамд Монгол Улсын Баатар хурандаа Жогдонгийн удирдсан Хилийн 24 дэх өдрөд сэрэг ирээд 1973 оноос 78 онд Москватын Хилийн цэргийн дээд сургуулийг төгссөн. Тэрний өмнө Дундгой аймгийн хөдөө аж ахуйн техникумыг малын мэрэгдээ төгссөн. 2 мэрэгч төгссөн. За Хилийн цэргийн дээд сургуулийг генерал Пүрвд орж хурандаа Ганжуурж гэдэг ингээд 9 сайн нөхдөдтэй хамт төгссөн юм байна. Хилийн цэрэгт ажиллаж байх тухайн үеийн цаг үеийн нөхцөл байдал ямар байв? Тэр үед одоо ямар шин санаачлагыг та одоо хувьяасаа гаргаж бас төвшүүлж ажил албандаа хэрэгжүүлж ажиллаж байна? Хилийн цэргийн заставын дараагаар ажиллаж байгаа үед бол цагийн байдал бол нэлээд хүнд байсан. Хилийн 225 дугаар оноос 25 буюу цэцэг зугаатын багнаас 234 дугаар он буюу бор толгойн багна гээд 100 гаруй километр газрыг байнгын постоор хамгаалж ирсэн. За хөдөлгөөн пост, байнгын постоор хамгаалж ирсэн. За ставан дараа багтаа бол Хилийн хотхон буудгын талбай тогтчуулаад ингэ байж исэн 10 генерал ирсэн. 10 генерал ирж 10 генерал тэр болсон үйлдэлүүд бүгдийг танилцуулаад намайг сайн ажилласан байна гэж онцлчин дэмдэр шагнажсэн. Ставан дараа багт. За дотоодын зэрэг ажиллаж байгаа хугацаанд бол дотоод цагийн байдал бас л хүнд байсан. Улсын онц чухал объектуудыг сэргэжүүлсэн хамгаалж шилжүүлсэн. Одоо Эрдэнэтийн үйлдвэр байна. Бугантын толгойтын алтны үйлдвэр байна. За тэгээд энэ дорнотын цахилгаан станцууд байна. Энэ бүх 20 ангууд байна. Энэ бүх ангуудыг бол сэргэжүүлсэн хамгаалж шилжүүлсэн. Дотоод үндэсний цэргийг бол нэгэн одоо бэхжүүлж ирсэн тэр үед. Зөвхөн толгойд усаас дотоод яамны төлөөлөгч ирж дотоодын цэргийн аль байлдааны ажиллагааны заавар, дотоодын цэргийн сургуулийн заавар удирдлын үндсэн бичиг баримтуудыг боловсруулж ирсэн. За тэгээд дараа нь би Лүнгийн нохоон сургуулийн захирагчаар томилогдсон. Ерөөсөө 1938 оноос л төв сургуульд нохоо бэлдчихсэн юм билээ. Түүгээс харахад. Тэгээ 1975 онд Хилийн 20 дугаар өдрөдөд нохоон сургууль гэж анхны сургуулийг байгуулсан. Тэр сургуулийн дараагаар Ростовын нохоон сургууль төгссөн Пүрв гэдэг хүн ажиллажсэн. За тэгээ 1969 онд болохоор зэрэг Зөвлөлт боловсын Душанбе хотод Цэнд, Дембэхүү, Цэнд Аюуш, Батхүү, Сандагд орж гэсэн 5 хүнийг бэлдсэн байт юм байна. 1981 онд болохоор зэрэг Осоргоо одоо энэ ушууч Чулуунбат Батбилэг гэдэг энэ усуудыг бол Ростовын нохоон сургууль бэлдсэн юм байна. Тэгээ нохоон сургууль бол ерөөсөө Хилийн цэргийг биш нийгмийн аюулаас хамгаалах яамны хэмжээний ийм нохоон сургууль байсан. Энэ аймагуд цагдаагийн ерөнхий газар Хилийн цэрэгт нохоо бичсэн. За нохоон сургууль бол 75 онд уг тэнд 20 дугаар өдрөд байгуулагдсан. Тэгээд 85 онд байгуулагдсан гэдэг чинь уг нь 50 жил болж байгаа 85 онд байгуулсан бол. 20 дугаар өдрөд байгуулагдсан орох юм бол бараг 60 жил болж байгаа байхгүй. Тэгээ энэ нохоон сургуулийн одоо энэ нэрийг 0220-67 дугаар тусгай салбар гэж хэлсэн. Нийгмийн аюулаас хамгаалах нохоон сургууль буюу Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбар гэж хэлсэн. Тэгээ тусгай салбар маань одоо энэ Баянжаанд байгуулагдсан юм байна л дээ. Тэр үед нохоон сургуулийг хэдэн онд одоо яаж гэсэн бэ? Байр объект ямар нохоонууд байсан бэ? Хүчин чадал байсан бэ? Батлан хамгааллын хар замын анги гэж байсан. Лүнд. Тэр хар замын анги дээр байгуулагдсан.
Тэр хар замын анги чинь энэ чинь сэргийн байртай, өөрийн зугтай, шатаавтай. Чинь нэлээд том объект байхгүй юу? Тэгээ нохоо сургууль чинь болохоор зэрэг зөвлөлт бодулсаас нэм завчаарыг оруулж ирж ирсэн. Тэгээ нэм завчаартай, тэгээ үржилийн цэгтэй, зоо техникчтэй, малын эмчтэй, өөрөөсөө нохоогоо үржүүлээд сургуульд бэлддэг. Тэгээ одоо нэг Эрдэнэ очиргээ нэг жоохоо нөхрөөс. Тэр гөлгөн дараагийн жил сургуульд орох гөлгөн нохооны талхаж болгоч гэж. Тэгээ гөлгөн нохоогийн чинь одоо дараа жил сургуульд оруулахын тулд тэр чинь уяан дасгадаг, хүзүү хөвчн дасгадаг, дуу чимээн дасгадаг. Тэгж сургуульд оруулдаг байхгүй юу? Тийм ажлуудыг одоо хийж ирсэн. Тэгээ нохоон сургуульд хүн амьдын албатай байсан. Мал амьдын албатай байсан. Одоо энэ залуучууд хэлгээд бол ерөөсөө тухайн үед бол нохоон сургуульд явал эренгүүт нь эмнэлгийн өсөлт оруулаад, усанд оруулаад бийдэн үсэг хийдэг гэсэн. Тэгэхгүй одоо нохой тасварчаад дараа нь жилийн дараа одоо тэгэл актер нь галзуу гэж өвчин тусдаг. Тэнд одоо сурч яснаас бас 2 цэрэг одоо тийм асуудалд орсон байдаг. Тийм учраас энэ нохой бол ерөөсөө байнга галзуугийн вирусыг тээж авдаг байхгүй юу? Тийм учраас энэ орчин үеийн одоо энэ залуучууд бол хамгийн гол нь тэрийг анхаарах хэрэгтэй байна. Үсдэг шалгалтыг сайн хийж явах хэрэгтэй. Хэрвээ нохой тасварсан бол тэр галзуугийн вакциныг бол заавал хийх ёстой. Тэгэхгүй жилийн дараа л одоо тэгэл биш болоод ихтэй шүү дээ. Хилээ хэлтэст та хэдэн онд яг шилжиж ирсэн. Хилээ хэлтэст ажиллаж байхдаа бас энэ харуулын дарга нарыг бэлтгэх анхны дамжаанд бас багшилж байсан гэж сонссон. Хилээ хэлтэст 91 оноос 96 онд ажиллаж байсан. Тэгээ 1994 онд даш дарга усан хилийг харуулаар хамгаалах орчин үеийн одоо тийм аргыг одоо шинжлэх ухаанаар боловсруулсан тийм арга боловсруулсан. Тэгээд энэтэй холбогдуулаад Хилийн хотын зузаас нэг 40 гаруй хүнийг Баян Чандамны сургуулийн төвд анхны Хилийн харуулын дарганы бэлдсэн. За Хилийн албаны хичээлийг би зааж исэн. Тэгээд 45 хоногийн хугацаанд энэ харуулын даргыг одоо анхны харуулын даргыг бэлдэж усын хил хамгаалтанд шилжүүлсэн. Тэгээ энэ харуулын дарга нараа маань бол офицерын бүрэлдэхүүнд ороод тухайн үед массаж хийсэн баг. Тэгээ усын хилийг бол энэ харуулаар хамгаалах ийм зохион байгуулалтын ажилд 1994 оноос хойш ингэж орсон юм байна лээ. Ийм аргамж явсан. Тэр үедээ бол бас харуулын дараагаар хил хамгаалтын зохион бол бас нэг шинэлэг. Тэг шинэлэг арга байсан юм байна. Тэрнээс өмнө бол ерөөсөө Хилийн байнгын пост гэдэг хамгаалж ирсэн. Одоо бас бахархан дурсах бабушкины сургууль гээд бас ном гаргасан байлээ шүү дээ тий. Энэ номныхаа тухай одоо хэдэн онд гаргав? Одоо бабушкины сургууль төгссөн тэр одоо Булган аймагаас төрсэн одоо үе үеийн одоо төгсөгчд бас байсан ном бас байдгийн байлээ тий. Тий. Энэ зөвлөлт боловсон бабушкины Хилийн зэргийн дээд сургуулийг 1960-аад оноос манай монголчууд төгссөн байдаг. Тэгээ нийт 800 гаруй хүн төгссөн байдаг. Тэгээ Хилийн урд Хилийн одоо бэхжүүлэх, боловсон хүчнээ бэхжүүлэх арга хэмжээг авахын үндсэн дээр энэ бабушкины сургуульд хүмүүсийг сургууль төгссөн байдаг. Тэгээ энэ бабушкины одоо энд орж байгаа бүх хурандаа нар бол ямар сургууль төгссөн бэ гэдэг зэрэг бабушкины сургууль төгссөө гэж байна. Тэгээ энэ 2014 онд энэ бахархан дурсах бабушкины сургууль гэдэг номыг хурандаа дорж бол хурандаа гам болд хурандаа хүүч нарын нартай хамтарч энэ бабушкины сургуулийн номыг бичсэн. Энэ бабушкины сургууль дээр бол одоо үе үеийн төгсөгчдийн монтажууд байна. Үе үеийн төгсөгчдийн одоо нэрсийн жагсаалт байна. За тэгээд тухайн үед ажиллажсэн багш нарын одоо сэтгэл байна. 40 гаруй хүний одоо дурсамж байна. Ийм ном одоо бүтээгдээ энэ ном одоо ээлжтэй гар дээр очсон байж байгаа. Тэгээ энэний 2 дугаар ангийг үргэлжлүүлж бүтээхийг
одоо хэлийн хэлцтэй ажиллажсэн тэд урандаа Гамболд энэ хүн өөрийгөө аваад ажиллаж байгаа. Тэгээ энэ номонд ороогүй одоо өчнөө олсууд байдаг юм байна л. Тухайн үед тэгээ залуучууд энэ номоо өргөжлүүлж хийхээр тийм санал сүлжээ гаргаад их хувийг аваад одоо энэ дээр ажиллаж байгаа. Тэгээ энэ хүний энэ номны 2 дугаар хувь нь бол удахгүй гарах байх гэж бодож байна. Энэ болохоор Булган нутгаас төрсэн генерал Хурандаа нарын тухай байх нь тийм. Энэ Булган аймгийн төрсэн генерал Хурандаа нарын ном анхудаа гарч байгаа юм. Тэгээ энэ номонд бол манай хэлийн зэрэгээс Цэтэн Хурандаа, за би орж байгаа, Батбаяр орж байгаа. Тэгээ энэ номон дээр бол Булган аймгаас төрсэн генералууд, офицеруудыг сум сумаар гаргасан байж байгаа. Булганы жишээг бол байгаль сайтай. Тэгээ 9 үеэрээ бид нар одоо улсын хэлийг хамгаалж ирсэн. Манай өвөг дээд бол ерөөсөө тэгээ Булганы тэшгийн эргэн харуултанд одоо харуул занг хийгээд, харуулчин хийгээд улсын хэлийг хамгаалаад явчихсан асуудаг. Би бол 7 дахь үеийн, манай 6 дахь үеийн, 8 дахь үеийн манай охин, 9 дахь үеийн манай хүү байгаа. Тэр сайхан түүхээ харуул зан гэд те өв дээдс нь ажиллаж исэн түүхээ та юу хаанаас судалж байв? Манай хэлчихэд ч гэсэндээ бас энэ ургийн бичгийг ингэж хөтлж байвал их зөв юм шиг. Энэ ургийн бичгийг гаргасан юм. Энэ ургийн бичиг бол манай ургийн бичиг бол 1700 оноос хойш гарч байгаа. Хамгийн ихний одоо хүн болохоос Ванжил гэдэг хүн байсан. Тэр хүнээс хойш л одоо ингээд 9 үеийн манад ингээд гарч ирж байгаа. Тэгээ энэ ургийн бичиг бол би юунаас архиваас удаа гаргасан. Тэгээ энэ дээр бол манай Батлан хамгаалалт ажилласан ах дэд урандаа Бачараа гэдэг хүн бас их тустай болсон. Манай аав маань бас нэлээд юм ярьж ирсэн. Тэгээ энэ одоо ингээд гарцсан байж байгаа. Одоо энийг зурагжуулаад ном болгох л үлдээд байгаа. Тийм учраас ээлжид бол өөртөө 9 үеийг одоо ингэж ургийн бичиг гаргах нь хамгийн чухал. Ургийн бичгийг мэдж байгаа гэдэг чинь хамгийн чухал. Өөр үг хэрэгтэй байхгүй юу? Тэгээ би бол ингээд яхад манай ураг төрөл бол ерөөсөө л хэлчин асуудал байсан баг. Хэлчин асуудал байсан. Улсын хэлийг хамгаалж байсан. Ийм асуудал байт юм байна л. Ургийн бичиг гаргасан чинь. Яг тэрний залгамж халаа болоод та бас залуу настай хил дөнгөрүүлсэн байж шүү дээ тий. Энэ одоо хил дөнгөрүүлсэн амьдралаа та юу гэж дурсдаг вэ? За хэл бол үнэхээр эргүүнийг баархаа гачид. Би бол одоо хангай хүн хэлийн говьд очиод тэр сайлангийн застаа бол маш халуун. Сундаа 40 юм үрдэг. Өвөлдөө хүүтэн. Тэнд бол ерөөсөө ингээд чулуун ингээд наран талын чулуу яг нүүрч болсон. Эрүүл аргаар зэрэг чулуу. Цэргүүд ингээд чулуун дээр нь ингээд махыг ингээ хийжээд авахд болдог байсан гэж байна шүү дээ. Тийм халуун газар. Тэгээ ус муутай. Одоо тэгээ энэ ус муусаа сайжруулах талаар хэлийн зэрэг арга хэмжээ авсан байх л та. Тэгээ заставын дараа багтал одоо их бахаргаж ирсэн. Манай аавч маялаагүй заставын ус төрийн орлогч л явсан. Тэрээс элчин болсноор л бахархдаг үнтэй. Тийм л учраас хүүхдүүдээ хэлчин болгосон. Одоо 9 үеэс хойш нь бол хэлчин болгох юунд тасрах юм шиг байлээ. Энэ хүүхдүүдээ өөр сургуульд оруулаад ингээд. Тэгээд ингээд 9 үеийн маань хэлчин маань ингээд хүүгээс хойш бол тасарч магадгүй юм шиг байна. Үргэлжлээсэй гэж бодож байна та. Би үргэлжлээсэй гэж боддیں۔ Тэгээ энэ утсууд бол сэрэгт хүүхдээ явуулах дургүй юм биш үү? Яагаад тэгж байна? Энэ одоо тэр хүүхдүүдийн өөрсдийг нь санаа бодол багт. Миний бодлоор бол одоо хэлчин болмоор юм шиг санагдаад байгаа. Хурандаа цолоо хэдэн онд авч ирсэн бэ та? Би хурандаа цолыг 96 онд авсан. Сэргийн ажиллагааны дарга болоод хэдийн цэргийн хурандаа цол аваад хэдийн цэрэг чинь тэр үед чинь 3 оны цэрэгтэй байдаг шүү дээ. 3 оны цэргийг хална, татна, аймагуд хүргэн, аймагудаас аавна гэдэг бол нөхцөл том ажил байсан. Миний доотлолд амар сайхан гэдэг ахлагч ялж байсан. Одоо энэ амар сайхан бол хурандаа цолтой үндэсний аюулгүй байдалд ажиллаж байгаа. Том дарга болцсон байж байгаа.
жохон халагч байсан. Бид хоёр одоо эдийн засгийн дайсагчдыг нуулж байсан та тэр үед. Иргэний хамгаалалт очсон чинь хуцсны загвар ирдэг байхгүй юу? Тэгсэн чинь ингээд ийм хуучин загвар ингээд гармантай. Тэгээ тийм нэг улсуудад тааламж муутай байхгүй юу? Тэгэхээр би иргэний хамгаалтын бүх офицерууд ахлагч нарыг ташаантай гармантай энгийн загвартай тийм болгоод хийц. Тэгээ улсны үзлийг хийж байжсэн чинь Батлан хамгаалгын яамны ардлын газраас улсууд ирээд утасны загвар дур мэдээ өөрчилсөн байна. Утасны загварын зураг мөргийг аваад арга хэмжээ аваад болгоод явдаг байхгүй юу? Тэгсэн чинь 6 сар бол чимэг болцсон арга хэмжээ авсангүй. Тэгээ юу болсон бол гэсэн чинь дараа нь яг тэр миний хийсэн загвараар Батлан хамгаалгын ташаантай гарамтай одоо таанд юмсаа захимтэж биш тийм ээ. Яг тийм загвар хэрэгэн бэлдсэн. Тэгээ элийн зэрж маяалгаагүй бүх газар тэгж хийсэн. Тэгээ арга хэмжээ арай ахуулахгүй л утасны загварыг өөрчилсөн үнтэй дур мэдэж. Нэгэн том багтанд орж. Би бас их хоббитэй нөхөрлөлтөө. Мод тарих хоббитэй. За. Цэцэг тарих хоббитэй. Тэгээ сонгоо 24-гийн 13 дугаар ороонд Ахмадын цэцэглэл хүрээлэн гэж байдаг. Тэнд эдийн засгийн хорондоо амцагд орж, одоо манай энэ хорондоо амцагд орж түрүү орсон гэсэн баха. Тий. Хандаа гэл. Цэмцээ, Нямсар ингээд болд гэдэг эдэн улсуудтай нийлж яваад 100 гаруй мод тарьсан. Тэгээ 100 гаруй мод тарьсан чинь тэр жоохон газар чинь эргээ мод тарих газар болж байгаа юм чинь. Дараа нь цэцэгжүүлээд. Тэгээ зунтаа бол тэр мод тэр Ахмадын саадан дотор аягүй сайхан мод орно, аягүй сайхан цэцэг ургадаг. Тэгээд энийг маань үнэлээд Улаанбаатар хотын хүндэт тэмдэг шагнасан. За тэгээд юунаас Алтан гац одонгоор дотор байсан чинь энэ цэргийн хурандаа хүн байна гэдэг Алтан гац од нь өөрчлөгдөд Цэргийн гавьяаны Улаанбаатар одон болцсон. Тэгээд Цэргийн гавьяаны Улаанбаатар одон хос одонгоор шагнагдсан. Өмнө та авсан байсан. Өмнө би элийн зэрэг авсан байсан. Хэдэн онд авч байсан бэ? Энийг 19 онд авсан. Тэгээ 21 онд орон нутгаас бас элийн зэргийн Улаанбаатар хотод шагнаад тэг хос одонтой болцсон юм. Хос одонтой улсууд бас элийн зэрэг нэлээд байдаг юм байна лээ. Юмн тууштай байх, зоригтой байх, зоригтой байх гэд зан чанарууд бол бас байсан байхан дээ. Тэгээд залуу хүн одоо тухайн үед тэгэл зоригтой байсан ярэлтэй. Би бол энэ Сүндэг генералтай бол 4 удаа хамт хэлж байгаа. Хойно сургуульд байхад Баавны сургуульд байхад анх намайг чөлөөгөр авч ирсэн орондоо. Курсант. Чөлөөгөр гэдэг нь? Тий. Нэг курсантуудыг чөлөөгөр гаргадаг байхгүй. Тэр үед би чинь бэлтгэлд байсан газар мэдэхгүй юм чинь. Сүндэг генералыг дагаалгатай явчихад шүү дээ. Дараа нь 8 дугаар өдрөд сургуулиуд өгсөд ставан дараагаар очсон чинь Сүндэг генерал штабын даргаас ах мөсөлтөө. Самбууд орж хорондоо өдрийн дарга байсан. Дараа нь хэлийн хэлцэд ирсэн чинь Сүндэг генерал хэлийн хэлцийн дарга байсан. Даш генерал хэлийн хэлцийн дарга байсан. Дараа нь би иргэний хамгаалтад эргээд энд ирсэн шүү дээ. 253 дугаар ангид зэвсэг техникийн албаны даргаар ирсэн. Тэгээд элийн зэргийн дарга муу ялгаагүй Сүндэг генерал байсан. Тэгээ ийм одоо агуу хүнийг би дагаж намайг тоож ажилласан би бас их бахархдаг. Тэгээ элийн хэлцийн одоо би ч ардлын дарга гэж явлаа шүү дээ. Элийн хэлцийн одоо ерөөсөө бүх юм хийдэг. Бүх улсуудын ажлыг хийдэг л үү. Тэр үед одоо энэ залуучууд их байсан. Баатар, Бацүх, энэ генерал, бригадын генерал Хавгсран, Наранжамц гэдэг дан залуучууд байсан. Малын эмч та хай сэгт төгссөн юм уу? Тэгээ би малын эмч дунд хувийн хөдөө аж ахуйн техник хомыг 71 онд төгсөөд 71-ээс 72 онд Улаанбаатар хотын Маккомбинатын малын эмчийн албанд малын эмч хийжсэн. Би ч 2 удаа ажлын гараагаа эхэлсэн шүү дээ. Тэгээд малын эмч хийж ажлын гараагаа эхлээд хэлийн 8 дугаар өдрөдөд заставын дарга
хийж сэргийн амьдралаа хийсэн юм л. Амьдралын төвд. Нийт 35 жил сэргийн албаа хагаад тэтгэврт гарсан. 35 жилийн 32 жил нь хилийн зэрэгт 3 жил нь иргэний хамгаалалтад ажиллаж байгаа. Тэгээ 89 онд дотоодын зэргийн хэлтс шилжсэн шүү дээ бас хилийн зэрэгээс. Одоо тэгээ дотоодын зэрэг намайг байн хүлээж авч хүндлүүлүүлдэг. Сая дотоодын зэргийн 100 жилийн ой болоод 100 жилийн ойн медаль итвэсээ шигнаад. Тэгээ дотоодын зэргийн тухай тэр үед ажиллажсэн тухайга манай нөхдөж ярьж өгөөч гэдэг юм. Яаж ярьж өгсөн. 35 жил ажиллаад тэтгэвртээ гарах мөчөөс бас ямар бодол төрж исэн бэ? Анхаа би энэ дайчилгааны даргааж тэтгэврт гарсан байхгүй юу? Тэгээ тэтгэврт гарахаас хамт олонтой ажиллаж яваад гинт гарахаас хэцүү юм бэл. Хээг ажилладаг. Тэгээ ингээд хаяа нэг манай чинь баруун талд яг хэлээр харсан байранд байдаг байхгүй юу? Ажил руугаа хараад цонхоор хараад л. Гэрээс одгүй л нэгсэн. Тэгээд ихтэй дүүрийн баруун талаар алхаж явахгүй би. Тэгсэн чинь хажуу талд нэг хар машин үржээ зогсдгийг. Харсан чинь сөндөг нэрэл. Чи машин дороо суу гэлдэг гин. Тэгээ машин дороо суучлаа. Тэгсэн чинь чи юу хийж байна гэлдэг гин. Хөөе тэтгэвртээ гарчаал лаас өшөглөл явж энэ даваа генерал айгсан. Тэгсэн чинь иргэний хамгаалтаар бичээд. Чи маргааш зэрэгээ овцыг өмсөд өрөөд ир. Гэт. Тэгээ зэрэгээ овцыг өмсөд очисон зэрийн зүйлийн уралд ороод. Тэгсэн чинь за энэ орондагийн би нэг цолыг авлаа. Дэд орондоо болголоо. Гэж байна. Чи оперативын жижигээр ажиллагээд. Эхлээ би нэг сар оперативын жижигээр ажилласан байхгүй юу? Онцгой байдлын. Тэгээ байжсэн нэг өдөр генерал дуудаад. Чи ардлан дарга хийх үү гэдэг нь. Хийх. Тэгсэн чинь шинэ орондоо батлагдсан байсан тэр үед. Тэгээ даргын зөвлөлийн гишүүн материалын хангалтын хэлтсийн даргын албан тушаалд Батлан хамгаалгын яамны сайдын тушаалаар хурандаа толгой зэрэгээд. Тэгээ тэр албанд 3 жил ажилласан да. Одоо залуучуудад хандаж та юу гэж хэлэх вэ? Залуучууд хандаж цэрийн одоо албаа хаах хэрэгтэй. Одоо манай залуучууд ч одоо цэрийн албаа нэглээд аяйг бэрхшээд болсон биш. Би бол энэ залуучуудыг одоо хэлийн зэрэг албаагаас гэж бодож идэх. Тэгээ цэргийн албаа аж байгаа энэ залуучууд маань бол хэлийн зэрэгтэй улираад офицер болоод боловсруучсан болоод ингэ ажиллах юм бол амьдрал агууд нь бол маш хэрэгтэй. Би тийм л биш. Тэгээ одоо шудраг ажиллах хэрэгтэй хамгийн гол. Хэлийн зэрэг бол одоо ерөөсөө гадаадын улсуудын нүүрсээрээ болдог шүү дээ. Шалган дээр нүүрсээр болдог. Хаан ч гэсэн нүүрсээр нь болдог байхгүй юу? Тийм учраас хэлийн зэргийн офицер хүн гэдэг бол шудраг, сайхан хувцассан, сайхан харьцаатай тийм ээ. Ийм л улсууд байх хэрэгтэй. Одоогийн залуучууд бол одоо яг л тийм болсон байх шүү. Одоо хэлийн зэрэг бол маш их өөрчлөгдсөн байна. Бидний үеийн бол байхгүйсэн байна шүү дээ. Залуучууд бол өндөр боловсралтай, маш сайхан харьцаатай. Ахмад уяа хүндгсэн. Ийм сайхан одоо офицерууд улсын хэл ерөнхий газар ажиллаж шүү дээ. Би бол та нараа одоо үнэхээр бахархаж байна. Сайхан залуучууд. Тэгээд цаг хугацаа одоо тэгээд бидэнтэй айдах шүү дээ. Би та нар шиг 20 эдтэй 18 19-тэй цэрч яваад л та нарын залуу шиг л байсан. Тэгээд хүний амьдрал багнах 30 40 жил 50 60 жил гээд одоо би чинь 75 хүрч.
Хүний амьдрч дорол одоо нас гэдэг чинь яваад гэж байна. Нэг л мэдээ ахмад болсон. Та нар нэг мэдгээд л ахмад болсон шүү дээ. Тэгээ бидний одоо энэ ярьж ирсэн юмыг та нар үзээ сууж байна. Эргээ та нар нэвтрүүлэлт ороод өөрсдөө хийсэн одоо гавьяага дараа үедээ ингээд уламжлуулаад энэ чинь үе үедээ ингээд уламжлал яваад байна шүү дээ. Энэ бол сайхан нэвтрүүлэг. За бидний урилгыг хүлээн авч Хилчин хурандаа цуврал подкастэнд маань ирж ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Танд эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрэй. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн Хилчин хурандаа нарынхаа алдрыг мөнгөжүүлж нэвтрүүлэг хийж аваад одоо маш их баяртай байна. Та бүхэнд амжилт хүсье. За маш их баярлалаа.